үзэгчдээ. Ирэх 6 дугаар сард нийслэл хотноо ардын язгуур урлагийн бүх ард түмний 2 дугаар их наадам болно. Ер нь ардын язгуур урлагийн бүх ард түмний их наадмыг 5 жилд нэг удаа зохион байгуулж байхаар Бүгд найрамдах Монгол Ард Улсын сайд нарын зөвлөлийн тогтоол 1983 онд гарсан анхны их наадмын явснаас хойш 5 жил боллоо. Тэгэхээр одоо энэ 4 дугаар сард аймаг хотуудад ардын язгуур урлагийн бүх ард түмний их наадам зориулсан анхан шатны үзэлгүүд зохион байгуулагдах гэж байна. Ер нь энэ 2 дугаар их наадамд оролцох манай ардын бэлэг авьяаснууд энэ их наадамд өөрсдөө хэрхэн яаж бэлдэх вэ гэдэг талд зөвлөгөө, мэргэжлийн зөвлөгөө өгүүлэхээр бид өнөөдрийнхөө нэвтрүүлгийг зориулж байгаа юм. За ингээд манай нэвтрүүлэгт их наадмыг зохион байгуулах төв комиссийн гишүүн Бүгд найрамдах Монгол Ард Улсын соёлын яамны соёл гэгэрлийн хэлтсийн дарга соёлын гавьяас төгөлтөн Сэндочиргой, за ардын хөгжим судлаач Бадраагой, Бүгд найрамдах Монгол Ард Улсын гавьяа жижигчин төрийн шагналт Даш Дулмгой, ардын жижигчин төрийн шагналт Жамингой, улсын гавьяа жижигчин Сэрэн Доржгой, за хуурч Цэвэлмаагой, ятгч Магнайсүрэн, хуурч Балжиргой нар нэвтрүүлэгт маань оролцож байна. За ингээд ер нь одоо манай ардын бэлэг авьяаснууд ардын язгуур урлагийн бүх ард түмний 2 дугаар их наадамд оролцоход юу голлож анхаарах вэ? Тэгэхээр энэ бол олон төрөл зүйлээр явна ардын язгуур урлагийн. Тэр бүгдийг бид нэг ингээд тус-тусад нь нэг үрчлэн ингээд зөвлөнө нэлээд цаг хэрэгтэй болох бах. Ийм учраас хамгийн гол нь гол зүйл дээр төвлөрүүлээд онцлог нь юу юм гэдэг талаас дэлгэрүүлж яриул ямар үгүй ингэж бодож байна гэдэг. Нөгөө талаар Бадраагой та түрүүн бас ярианд дурдж байсан. Энэ ардын язгуур урлагийн 2 дугаар их наадмын болцлын талд бас алдаатай ташаа гарсан алдсан зүйлүүд байгаа. Тэгэхээр энийг одоо зас залруулаад ер нь энэ болцлынхон тухай эхлээд одоо үзэгчдийн танилцуулах танилцуулах юм байна. Тэгэхээр би энэ болцлын бүх зүйлийг ярихын хэрэггүй гэж бодож байна. Ер нь анхдугаар үзэлгийн болцлоос энэ манай 2 дугаар үзэлгийн болцол ямар ялгаатай гэдэг дээр нь онцлж ирье. Энэ дээр чухал юу анхаарах вэ гэдэг дээр л голчилж ярих нь зүйтэй гэж бодож байна. Тэгэхээр энэ нэг онцлог бол манай энэ болцолд нэгдүгээрт ардын бэлгийн гэж ялгсан, сонгодог гэж ингэж 2 үндсэн ангилсан байгааг их анхаарах хэрэгтэй. Тэгээ ардын бэлгийн урлаг дотор бол харьцангуй хөдлөнг байдалтай. Хондоо жишээ нь өцгдөр урж ирсэн чинь зохиогдсон байж магадгүй. Тийм зүйлийг оролцуулдаг учиртай. Сонгодог гэдэг хэлэхээр одоо өрн дөхний классик гэдэг үгтэй зөвлөгөж манай ардын урлаг дотор бас ийм сонгодог хэлбэрийн хүчний олон зүйл байгаа. Өөрөөр хэлбэл харьцангуй тогтонг шинж чанартай шилдэг ийм уран бүтээл байдаг. Үе уламжлалыг дамжиж ирсэн. Энийг ялгаж анхаарч бэлдэх хэрэгтэй юм аа. За тэгэхээр одоо ардын бэлгийн зүйлээс гэхээр бид одоо эсгэрэнээс хуулаад л энд бүгдийг зааж аруулсан. Тэгэхээр энд бол анхдугаар үзлэгт ийм болцолд ороогүй. Мөртлөө ерөөсө шалгарч ирсэн улсууд мөн өөрснөө аваад ирсэн юмнуудыг энд тодорхойлж яасан. Тэгвэл зэрэг манай болцолд бас ороогүй юм. Тэрний энэ төрлийн зүйл бас дахиж нэмж орж ирэх магадгүй гэж бодож байна. Тийм учраас тэр нь ч болохгүй юм болоо энэ нь ч болохгүй юм болоо гэж ингэж байх зүйл байхгүй. Жишээ нь одоо аман ташил гэж урд байгаагүй. Гэтэл энэ аман ташлын хэд хэдэн сайхан зүйлүүд орж ирсэн. Аяаснууд авч ирсэн жишээ нь одоо савхат ташил гэж орсон байгаа. Савхамдаа зууж байгаад нясалдаг. Хавлах ташил гэж орсон байгаа. Хавлах зууж байгаа нясалдаг. Тэгээ тагнаага ташилдаг. За тэрчүүдгээ хацраа бөмбөглөж байгаад ташаад дуайлгоо оруулаад байдаг. Энэ бол маш их сонин зүйл байгаа. За зарим нэг хүн ухаандаа энийг бол урлаг ер нь биш ч юм уу юу ч юм уу гэж бас эргэлзэх зүйл бий. Тэгэхээр бид тэгж үзэхгүй. Төв хүмүүс бол ард түмэн урлаг гэж ирсэн юмыг бид урлаг л гэж үзнэ. Тэгэхээр энэ тэрээр анхнаа одоо шатанд шалгаруулахдаа энийг одоо элдв тухайгаар очилж хачлах юм хэрэг байхгүй. Тэд ард түмэн өөрснөө зугаасан глийн дүүнчлэн хүмүүжлийн урлагийн зүйл гэж ингэж авч ирсэн энэ юмыг бүгдийг урлаг гэж тооцох хэрэгтэй. Тэгэхээр энэ олон зүйлийн ташлууд байн жишээ нь ороогүй зүйл байна. Тэгэхээр бид нар бас нэвтрүүлгийнхаа дундуур нэг юм үзүүлэх гэж байгаа юм л да. Бэлдэж байгаа улсууд маань хэрэг болох бах. Нөгөө талаар бид түрүү шин 5 жилийн өмнө болсон их наадмын тоглолтуудыг эргээд үзэж сонирн бах. Юм учраас анхны наадмын тухай авсан кино материалуудыг үзэгчтэй үзүүлэе гэж ингэж бэлтгэсэн юм. Тэгээд нэг хэсгээс үзүүлье. Орууд тагна шүдний эсгэрээ Баян хонгор Архангай Ховд аймгийн Язгуур урчуулс эсгэрнэ.
бат жаргал тагнаан ташлаар аялна. Амар Лимбэдэх Өвөр Хангай аймгийн нийтийн аж ахуйн үйлчилгээний моторчин Цэрэн Надмад. За тэгээд одоо аман хуурын олон зүйлүүдийг оруулсан байгаа. Энд бас одоо алга болсон зүйл ясан хуур, модон хуур гэдээ орсон байгаа жишээ. Одоо олдохгүй. Жишээ нь Нясла хуур гэж өмнө гойд байсан одоо олдохгүй. Тэднүүд маань бас сэргээд гараад ирэх. Эсэ гэж ийм үднэсэнд орсон чи гарч ирж болох юм биш. Жишээ нь одоо хулсалдахгүй л гэдэг байгаа. Тэгээд ясыг сайхан нэмгэн ягаад хийж исэн чинь тэрнийг одоо сэргээхэд маань одоо чадлаа яс тутна гэж байхгүй шүү дээ. Ийм учраас энэ зориуд ингэж зааж оруулсан юм байгаа юм. Төмөр Холсон хуурын элдв татлах. Ослон хуурдагт Дорногов аймгийн 67 настай үзэлгийн алтан медаль гомбдаш. За түнчлэн одоо бусдоо цуурч гэх юм уу зүйлийг яг за энд бол ураа ая, малын ураа, ангийн ураа гэдэг ураа ардын ураа аянуудыг урд үзлэгт байгаагүй нь зориуд оруулсан жишээ нь одоо малаа дуудах, сайлын ураа аянууд тоогоо чигээ гэх шиг одоо өвхөөсч гэх шиг одоо ийм сайхан аялгуунууд байдаг. Энэ бол урд үзлэгт бид ороогүй. Гэхдээ бас хурж ирж байсан. Тэгэхээр энийг бол зориуд ингэж зааж оруулсан. Энэ дээр нутгийн аяар жишээ нь одоо тойголох гэгтэл жишээ нь Сүхбаатар аймаг бол сайхан одоо дээшээгээ шуурмгаа хийгээд их сайхан аялдаг ийм тойгооч шиг нутгийн аяар ийм сайхан юм аа одоо энэ үзэлгээр илрүүлж гаргаасаа гэж ингэж эднүүдийг яаж оруулсан юм байгаа. Жишээ нь бүхийн цол дуудах, морины цол дуудах нутаг энэ одоо Төв аймгийн энд улсын наадам дууддгийг л дуурайгаад л байх биш. Нутагтай жоохон ямар аяар дууддаг. Гингой гэгтэл нутагт сум тэр битгийгэл
өөр гин байдаг шүү дээ. Тэрнийг л аялж одоо энэ язгуурлагт оролцоосаа гэсэн ийм санааны үүднээс энэ болзлыг жоохон наривчилж өгсөн юм байна. За нөгөө талаар бол энд янз бүрийн ангийн хөгжмийн зэмсгүүд анчтын хэрглэж байсан хөгжмийн зэмсгүүд мартагдах турж байгаа ийм зүйлийг бас оруулж ирсэн. Жишээ нь одоо шившүүргээд шавшуур гэж янз бүрийн одоо шүгэл шиг тийм дуургадаг хөгжмийн зэмсэг шившүүр гэж нэг тийм хөгжмийн зэмсгийн Хөвсгөл аймгийн орон нутгийн судлах музейд байсныг модонгоос гаргаа хайчихсан байж байгаа. Тийм одоо байж болохгүй тэгэхээр тийм зүйлүүд ард түмэн дунд байж байгааг бол сэргээж хэрэглэх байх гэж бидэд найдлага тавьж байгаа юм. За энэ жишээ нь одоо Жимбүүр гэж нэг төмөр цуур Жимбүүр гэдэг хөгжмийн жишээ нь Боройдын хөгжмийн юунд нэр нь үлдээд одоо жинхэнэ юу алга болсон гэж зөвлөлтийн одоо хөгжмийн зэмсгийн атлас ийм цомогт хэвлсэн байгаа. Гэтэл манад бол Жимбүүр байж байгаа. Тэр нь бол төмөр цуур байгаа. Харин тоог нь утга зохиол сандын болзол хэвлэхдээ шилбүүр гэж хэвлсэн байгаа. Тэгэхээр тэр шилбүүр гэхээр учир нь болтгоо юу яриад байгаа юм гэж усууд гайхчихгүй. Энэ Жимбүүр гэсэн үг шүү гэдгийг одоо энийг яах хэрэгтэй юм. За тэгэл одоо бусад олон янзын хөгжмийн зэмсгүүдийн юу энд орж болох юм айныг дурдсан байна. За нөгөө талаар тэр сонгодог гэдэг төрлөд юунаа өмнө одоо хуурын олон янзын татлагуудыг оруулна. Хуурын татлага бол хоёр янзын хөгөөр яадаг. Монгол хаалх хөг юм солгоо хөг гэдэг одоо солгоо хөг гэдэг нь дөрвдсөн хөг одоо их занкилж байгаа. Хаалх хөг гэдэг маань тавдсан хөг одоо баруун Монголын зарим татлагууд ийм тавцсан хөгөр байдаг. За баруун Монголын ч гэх хөв төв халахын ч гэсэн одоо бид өнөөдөр энд үзүүлнэ. Зарим жон харан явдал гэдэг товчоор жонон гэдэг өмнө аймаг гихтэл сум болгон жонтой сэврэж зөвхөн язгуурлын анхдугаар ганцхан цагчжээгийн цэцэр жонон ирсэн. Тэгээд сэврэж жонон би ноён сумын жонон би одоо бусад нутгаар жонон би тэр олон янзын илүүртэй ангийн жонон татлагууд орж ирэх баг. За түнчлэн одоо цахар хөгч гэдэг юм уу солгоо хөг одоо дөрвцийн хөгөөр хөглөж яваад бас янз бүрийн татлага байж болдог. Тэрнийг бас эргүүлэх байх гэж ингэж одоо морин хуурын татлагнууд. За түнчлэн Монгол ятгын аялгуунуудыг бас болзол зааж өгсөн. Монгол ятг гэдэг маань одоогийн бидний хэрэглэж байгаа солонгос ятгаас хөг өөр нарийн чухтсан гадна талдаа тэгээ зарим даралт энэ төрөөр энэ дэвдээс тэнийг магнасрын зүйлх байх. Ийм одоо жишээ нь одоо язгуурлын зүгээр ятгууд хурж ирсэн. Жишээ нь Аранга аймгаас Хэдтэн сайхан Цохор ятг гэсэн Монгол угалцтай хэтэ Баян хонгор аймгаас ирсэн. За түүнчлэн бас бусад аймагч би ийм ятг. Тэгээ одоо тэр ятгийг зүгээр авч ярих биш. Бүр ашиглаад Монгол хөгөөр нь ингээд аваад ирвэл одоо энэ манай үзэлгийн нэг бодлого ханах юм гэж ингэж одоо сайхан юм гэж. За зүнс шударгын олон янзын сайхан хөг монголчууд мэддэг. Урд улс бол шударгын тодохон хөгдөө. Манайх бол жишээ нь одоо бас тодорхой 5 хөг 5 цоглог гэдэг хондоо ярих шийд. Тэр бүгдээр нь хөгөлсөн, тэр бүгдээр нь шударгыг аюулуулсан ийм эрүүл бид одоо сонгодог хөгжмийн юунд яах юм. За түнчлэн уртын дууныхаа бүх хэлбэр. За энд бас нэг зүйлийг урд үзлэгт ягааг бол доомбрын Q байна. Энэ Q-г одоо доомбрын зүү гэж болзол ташаа хэвлэсэн байгаа. Тэгээ Q гэдэг бол зөвлөлт Казахстанд сонгодог хөгжмөд орж явдаг. Тэгэхээр манай Баян өлгийн бол нэртэй сайхан Q-чтэй жишээ нь улаан болсон өсөр ган гэж одоо сайхан Q-ч бай. Тэгэхээр Баян өлгийн аймагны урд хөдөлгөөр нэх тэр сайхан Q-чтэй цуглуулж чадаагүй. Хангалтгүй ирсэн. Энэ удаад бол сайхан одоо тэр нэртэй нутгийн хүн үйл уултал сайхан дардаг ийм Q-ч орж ирэх байх гэж бодож байна. За эхлийн татлагуудгаа эхлэгд маань морон хуур гэхдээ баруун Монголд бол эхлэгдэг тэргээр нь эхлийн олон янзын татлага байгаа. Энд бол дөрвөн ордын үрээ гэдэг гайхамшигтайсан юу гэдэг энд харин Балчин ордын үрээ гэж ташаарсан байгаа. Тэр дөрвөн ордын үрээ за Балчин хэр явдал энд болзол бол бүгдийн нэрийг заасан. Тэр болзол заагаагүй ч нэрийг заана одоо зөндөө нэр байдаг. Тэргээр нь орж ирэх байх гэж ингэсэн юм. За иймэрхүү юм. За тэгээд дунд бол одоо бид утгийнхаа дугаар нь сонгодог гэж байгаа шүү дээ. Тэгээд тэр дотроос нутгийн барилыг тодруулж гаргаасаа гэж жишээ нь одоо Азим мөртийн дуу гэхэд энэ зүүн аймаг тухайлбал Хинти бол Азим мөртийн дуу их орн. Тэнд хоёр том их барил байж байсан. Жишээ нь одоо Хардлын барил,
хорх вендрийн барил. Хорх вендрийн барилыг олзолбол ховд вендрийн гэж ташаалсан байгаа. Хорх вендр гэдэг нь одоо бэндэр сум, бат сумбар, өмнө дэлгэр хорх вендрийн барилын одоо жишээ нь дамжин дорж байгаа их лувсан алдан гуаншав дамжин дорж байгаа анх дугаар үзлээрээ жалтамтал авч байсан төрийн төмөн их туулж. За энэ мэтийн одоо сайхан юунууд жишээ нь хардлын барил гэдэг чинь одоо бол тэр галшар сум энтэй аймгийн буян тусам бас орох бах энэ авийн барилаа хадгалсан өстэй байж мэдэх юм. За түнчлэн одоо дашрын сумгаан нутаг сунгон гомполгоо нутгийн эдэрмэг сум хөө гэж байсан хуучин тэнтхийн одоо сайхан дуучид байсан. Тэрний удамх санаас байж идэх юм. Хинтэй аймаг ер нь уртын дуу ялангуяа айзан уртын дуу их орон гэхэд сүүлийн үед тэрнийг нэг тодорхойлж чадахгүй байгаа. Таагүй. Гэхдээ энэ үзэлгээр бол тэрнийг тодорхойлж гаргаж ирэх байсан. Иймэрхүү бодлогоор бид бол болзол ийсэн юм байна. Энийг тэгэхээр энэ сонгодог тэр ардын эмнэлгийн гэсэн энэ хоёр заагалж өгсөнийг их анхаарч энд бол одоо энэ ялангуяа өөрийнхөө нутагт шалгаруулахдаа бид бол сүүлд нь одоо 2 дугаар үзлэгийг 4 сар аймгаар очиж үзнэ. Тэгэхэд л одоо жинхэнэ байваасах улсаа бэлэн шалгаруулад ирсэн байх асайл гэдгийг л өнөөдөр хэлье гэж бодож байна. Язгуур урлагийн алтан медаль дамжин дорж Тэгэхээр бид богны дуугаа бол ардын бэлгийн зүйлд нь хамааруулсан байгаа. Уртын дуугаа сонгодогт нь хамааруулсан байгаа. За тэгэхээр богн дуу гэхэд бол нутаг нутгийн олон сайхан янз бүрийн богн дуу, уянгийн дуу, эмгэнэлт дуу, хошин шог дуу эднүүдийг авна. Эмгэнэлт дуу сүүлийн үед бол ховордсон байгаа тэр аргагүй юм байгаа. Амьдралын одоо байдлаас тийм. Гэхдээ түүхэн эмгэнэлт дууг дуулж болох юм шиг шалцад байхын шарах шиг ч юм уу, шархад шиг ч юм уу тэднүүдийг дуулж байгаа юм шиг л дээ. Тиймэрхүү маягийн нутагт одоо юу байдаг байна уу? Тоорванд гэхэд тухайд түүхэн эмгэнэлт дуу шүү дээ. Иймэрхүү тийм гонигт гэсэн л үгэл дээ эмгэнэлт. Уучин дуу түүхэн дуунууд юу байдаг юм тэрийг дуулахад бид цаашаа гэхгүй юм бас энэ ардын дуунын хэлбэр болж. За тэгэхээр энэ дуу дуулахад бол нутаг нутгийн аялгаар, хэл аялгаар дуулахыг их чухалчилж үзнэ. Бүрээд дуу бүрээ дараа дарахад бол дарахтаараа дөрөвд бол дөрөвдөрөө баяд аялгуугаар. Тэрнээс тэднүүдийг халахчилт дуудах юм бол онц болдоггүй. Ягаад гэвэл тэр өөрийнхөө хэл аялгаунд тагсан аян хувирчихдаг төрдөг. Тийм учраас тэр уран сайхны бас чанар алдагдана. Тийм учраас сонин хөрхөн нуглаанууд тэр өөрийнхөө хэлдэн зогтсон юм байж байгаа шүү дээ. Тийм учраас тэр нутаг нутгийн аялгаугаар дуулж ирэхийг бид одоо их чухалчилж үзнэ. За уртын дуу гэхээр мэдээж хэрэг бэсрэг уртын дуу, жирийн уртын дуу, айзан уртын дуу дуулахыг
бид шаардсан гэхдээ ялангуяа айдас мөртийн дуу сүүлийн үед харьцангуй ховор байгаа. Дуулдаг улсууд чиг төдий эвлэггүй байгаа. Ялангуяа эрэгтэйчүүдэд бол айдас мөртийн дуу их дуулах ёстой. Эрэгтэй дуучид бол ер нь мөртийн дуу ховрдож байгаа шүү дээ. Тэгэхээр нутагтгийн сайхан хоолойтой айдас мөртийн дуурсан уугаа дууссан ийм хүн ирэхэд бол бид одоо ер нь алтан медаль аваад сууж явах жагнаа гэж хэлж болох юм. Тэгэхдээ нутгийн бас аялгуугаар хөөрхөн сайхан дуу бидэнд одоо мэддэгдээд байгаа дуу гарч ирвэл бас тэр их сонирм болно. Тийм дуу бол байдаг юм тэмдэггүй байдаг бид бол олж мэдээгүй судалгааны хүрээнд завтагдаагүй ийм дуу байж таарна. Тэгэхээр тийм дуунуудыг ингэж санаж ингэж одоо өсөж байгаа балзлын маань бодлого бол. За бас нэг төрлийн талаар би өдөр агш асууя гэж бодож байна. Одоо биегийн биелэлт, биеийн зайлнат гэдэг үжиглэнээс тийм үү? Энэ бол бас манай үзэлгийн нэг чухал зүйл гэж байгаа. Бие юм уу биелгээ бас сонгодог үжиг гэж ингэж ялгаж байгаа. За бие бол гэдэг маань баруун Монголын одоо бүх зүйлийн бие орно. Дөрвүүдийн, баядын, загчин, торгууд олон янз бие өгдгийг ингэж хамааруулж яаж байгаа юм. Биелгээ гэдэг маань бол цээжин биеэр нь бие биелгээ чинь цээжин биеийн хөдөлгөөг олсон бүжиг шүү дээ. Тэгэхээр цээжин биеийн хөдөлгөөг олсон бүжиг бас халах Монголд байсан бусад үндэстэнд байсан. Тэгэхээр тэр үндэстэн ёстнуудын биелгээ бас энд заасан байгаа. Түүнээс гадна одоо янз бүрийн бүжиг бие одоо мартагдсан тэрнийг сэргээн дэглэх гэж хаалтан дотор бид зааж өгсөн байгаа. Одоо мартагдсан юмыг сэргээж олж ирэхийг бид их чухалж үзэж байгаа. За сонгодог бүжиг гэж бид бас бүжиг дотор сонгодог гэж ялгах ёстой гэж байна. Жишээ нь одоо бид одоо яг ардын хувьсгалын эхний үед Бөмбөг театр гэж байхад зарим одоо сонгодог ордны сонгодог бүжгийг сэргээдэг гэсэн байж байгаа. Жишээ нь Яван холсын судар дотор заасан зүйлийг зөвлөлтийн бүжиг гэдэг Романовский бодныг судалж байж сэргээсэн байгаа. Долгорсромж бас одоо сэргээсэн юм тийм бүжиг. Тэр маягийн энэ ордны сонгодог бүжгийг бас сэргээдэг хэлхийг бид энэ үзэлгээр шаардна. Нөгөө талаар ардын сонгодог гэж бас бүжиг бид тооцож байгаа. Ардын бүжиг дотор сонгодог бүжиг байна гэж бид одоо судалгааны сүүлийн үед Монгол ардын бүх урлаг дотор сонгодог зүйл байгааг одоо судлаагчид ялгаруулж байгаа юм л да. Жишээ нь одоо аксал бол яахаргүй их аксал, бага аксал, хоёулаа нэлээд хэлхий аксал бол яахаргүй сонгодог бүжиг юм гэж үзсэн. Тийм учраас одоо аксал бол шинэ торгуудаа бараг акслыг биелдэг. Торгууд хүн мэдгтэй байчаад байгаа. За нэг дашtarж гэж хүн бий загчин гэрлийн уган хөрвжүүлгөөг дагсан одоо сайн биш тэрний л нэг аксал байгаа. Тэгэхээр одоо янз бүрийн сайхан бийч энэ акслаа сэргээж дүүнчлэн бага аксал гэж эмэгтэй хүний биелдэг аксал энтрийг сэргээх эсэ гэж бид ингэж болцолж зориуд оруулсан. Нөгөө талаар бас одоо баруун Монголч бараг бүх ясанд бий уран кад ч бий торгууд дөрөв дүүгдэн цацал гэж сайхан сонгодог хэлбэрийн намартай сайхан бүжиг байдаг. Тэр одоо уул сангаага хүндэтгэж байгаа нэ эдэнийхээ сүүгээ өргөж байгаа энэ хөдөлмөртэй ус холбоотой зан заншилтай холбоотой юм. Тэр чинь хөдөлмөрийнхээ дэж чинь сүүнээ дэж хөдөлмөртэй холбоотой гэсэн. Ийм би бас одоо мөргөл юм уу тахмаа гэд урилгын бие нарийн одоо бүжиг биеийн ихэнд сэвгэр охтууд өрөж ахмадыг өрөж хүндэтгэж биелдэг юм. Энэ мэт юм сайхан намблог хөдөлгөөнтэй бүжиг биелгээгээд сонгодог гэж байгаа юм. Тэгэл одоо бусад одоо хатраач гэх одоо брэдийн загчин баргын сайхан одоо нуугдмал байгаа. Одоо сэргээж дэглэж амжаагүй байгаа юм бүжиг биелгээ байх ёстой. За энэ бол зүүн аймагт жишээ нь Хэнтэй аймгийн Санжаасан бол нэлийн зүйлийг сэргээсэн байгаа. Ардын одон термитээр ингээд сэргээж энэ мартагдсан зүйлээ сэргээдэг хэлхийг бол маш их чухалчилж байна. Ардын дуужгийн чуулгын бүжгийн багш Сүхбаатар жишээ нь цаатан биелгээгээд дэглэсэн байгаа. Тэгэхэд энэ чинь бид одоо ер нь хаашаа чим ийшээ чим чихшбөөгийн хөдөлгөөн мөч гэж ингэж жийсэн. Гэтэл тэнд Америкт очиод явах тань чинь Америкийн Индиан шуудын биелгээтэй адилхан байна гэсэн. Тэгэхээр энэ бол зөв юугаараа явж байгаа. Тэд чинь бол манайхаас атсан улсууд байгаа шүү дээ Индиан гэдэг чинь. Тэгэхээр манай энэ дэглэгчид бол бас эрдэмтэй зөв шугамаараа явж байгааг нэг гэрчгэж бодож байна. Тэгэхээр термитээр ингэж онож ардын юмыг авч сэргээдэг хэлхийг бүжиг биеийн болцол бид бас чухалчилж үзэх юм аа. Урянха биелгээ Баянгын алтан сумын цаашин 66 настай өдөргийн алтан медальт орчин.
Ховд аймгийн мөн санхүүгийн клубын удирдлагын алтан медаль банзай. Баян биеэ Ховд аймгийн хялбарны татвар удирдлагын мөнгөн медаль баян. Удирдлагын мөнгөн медаль биелэж дашдаг эцэг хосоо бие усан бат. Удирдлагын мөнгөн медаль Мартай Заяа, соёлогч удирдлагын алтан медаль Динамит. Бас одоо хүндэж яригдаг өдрөлүүд байна л да. Оюун моолог хатга моол. Тийм дүрслэх хурлын талын одоо бүх зүйл орно. Тэгэл хувцас сундрын одоо нарийн хавсраг урлаг хавсрагч гэдэг одоо ажуурлаг гэх юм да. Ажуурлаг дүүнчлэн одоо гоё чимэглэлийн урлаг тэр чигтэл уран барилгын зүйл. Жишээ нь гэр орны авилгын зүйл энэ бүх зүйлийг одоо болцолтой заасан болгоцсон байгаа тэрнийг бас одоо шалгаруулна. Жинхэнэ хийцэн. Тэгэхээр энд нэг зүйлийг харин тодруулж ирэхэд чухам язгуур урлаг гэж юугаа хэлэх вэ? Гэдэг нэг ийм асуудал бас чихэн мөдөг байгаа ш. Жишээ нь одоо шахан даргангийн хийцэн марын мөнгөн аягыг язгуур тэрээс одоо эдэмцрээр хийсэн нэг тэр бол язгуур морин хуур гэхэд язгуур хуур маань одоо яг ногоо морин толгойтой арьсан бүрээстэй хуур маань язгуур хуур болно. Зүгээр одоогийн мастер хуур гэж байгаа энэ бол язгуур хуур болохгүй. Ингээд ялгахчод амархан үл байгаа. Алтаа магтаал гэдэг одоо дэлхийн төвцөн дээр гарчлаа. Тэр авирмэд дугаа гэж нэрт төвчин ядаг шахмал хоолоогоор тэр хоолоо шахаж ядаг тийм ховдын тэрнийх бол язгуур юм. Одоо энэ баяжуулчихсан энэ бол язгуур биш л дээ. Тэгэхээр энийг бол буруу гэж байгаа юм биш. Баяжуулахын үед сүүлд баяжуул үлдэхээ дараа. Одоо бол жинхэнэ язгуур ийм юм. Түүнчлэн дүрслэх хурлын энэ зүйл дээр мөн энэ язгуур юу гэдэг нь хувцас сундрахл яг язгуур хэдийн үеийн хийцнэ юм байдгийг тэр нэг Монгол ухтлах личний явуулцтай байх тийм энийг шаарддаг. Мөн ардын хөгжмийн зэвсгээр оролцох, зэмсгийг яаж эзэмшиж яаж оролцох тухай ярилцъя. Тэдэндээ бас зөвлөгөөг 20-р нэгэнт одоо нэвтрүүлэгт манай ардын хөгжмийн нэрт масчрууд төлөвлөгчд маань ярилцсан. Эднэр бас зарим арга техникийг зөвлөх байх, ямар ая хөгөр яаж тоглох вэ? Энэ тухай өдрийн зөвлөгөө өгч таа. Тэгэхээр одоо эхлээд шударгын цохилго даралтыг улсын баяж үчигшин төрийн шагналтай гэж ташталам. Энийг их анхаарч үзэх хэрэгтэй. Гар хурууны цохилго дээр хөг интервью түрүүн хэлсэн. За хөг яг уу энэ бол нэг л хөгөр юм. Тэгэхээр цохилгуудын тэр юу жишээ нь одоо баруун Монголд нэг сонин цохилго торгуудад бий. Тэр энэ тэр бол шинэ язгуурлын нэгдүгээр улс хэлээгүй шүү дээ. Шударгын товшуурын, аагам товшуурын. Тэгэхээр одоо ирэх байх гэж одоо зариуд ингэж үзүүлэх гэж байна.
За шудраг хөгжмөнд ардын богиндууг хөгжимдөд 5 янзын одоо цохилт гэж ярьдаг арга барил байгаамаа. Түүний эхний нэгдүгээр нь бол яг дуучныг дагаж одоо хөгжимдөг нотны одоо ритмтэй тийм маяг байдаг. Хоёрдугаар нь бол хөгжмөдөө тохирсон мөн одоо тэр нэгдүгээр барилаас арай жаахан ондоо. Хамгийн одоо чухал ер нь одоо үндэсний ардын хөгжмөн дотор гоёл чимгэлийн одоо маягийг одоо хийж явдаг энэ шудраг хөгжмөнд бол хамгийн их тохиромжтой, хамгийн их хэрэгтэй. Одоо зарим цохилтууд нь бол манайд их ховордоод байгаа. 3 дугаар цохилт одоо бидний нэрлэснээр бол давхар цохилт, дан цохилт, задгай цохилт гэдэг бол одоо хамгийн их чухал юм. Уран сайханчид мөн одоо ардын авьяаснууд бол энэ цохилтуудыг зарим нь бол мэддэг, зарим цохилтуудыг бол одоо их хурдж байгаамаа. Тэгэхээр би энэ ялангуяа эхний 2 цохилт бол гайгүй 3, 4, 5 дугаар цохилтыг бол одоо би тоглож үзүүлье. За эхний миний тоглох бол тэр дан цохилт гэдэг. Энэ бол энэ шудраг хөгжмөнд их тийм уянгалаг авьяа гаргадаг. Их онцлогтой цохилт байгаа юм. Энэ бол ялангуяа одоо их ховор байгаа юм. Энийг бол одоо хойч үедээ бид нар одоо сурах гэж их оролдож байгаамаа. Ийм маягтай. Тэр 4-р цохилт нь бол давхар цохилт гэж байдаг. Тэрэнд би мөн нэг дуу хагасалцгий. За ийм маягтай. Энэ бол хурдан дөрвөн их жижигхэн цэвэрхэн одоо тоглохын шаардлагатай. Тий, тодорхой хэмжээтэй. Тэр одоо задгай цохилт гэдэг бол одоо манай нийтээрээ манай шудраг хөгжимчид их хэрэгжилж байгаа тийм цохилт байгаа. Энэ бол одоо мөн ялгаа байхгүй, маш чухал мөн одоо чимгэлэх үүрэгтэй. Ийм маягийн одоо олон цохилгыг манайхан сурч өвлж чадсанаа энэ үзэлгээр үзүүлвэл бид их баяртай байх юм. За одоо Жаминго морин хуураар ер нь морин хуурчийн хувьд юу хэлмээр байгаагаа хэлж өгөхөз нэгд. Хоёрт ер нь уртын дуучид ялангуяа уртын дууг морин хуурт дарахад ямар юу анхаарах ёстой хуурчид энэ талаар зөвлөгөө. За. Ер нь ийм байна л да. Энэ наадамд бол дан одоо хөгжмөр хосолж хөгжмөд. Ялангуяа одоо морин хуураарч байдаг юм. Хоочраарч байдаг юм, шанзаарч байдаг юм. Одоо хөгжим төрөлөөр дээр одоо хосолж одоо хөгжмөд их одоо сайн байна гэж би хоёртаа одоо тэгж үзэж байна. Инглээр морин хуураар бол хосолж хөгжим одоо ардын одоо ортын доо. Ардын ортын дуун дотор бол одоо айзан дуу гэж хамгийн одоо орт дуунууд. Бэсрэг дуунуудыг ч одоо тоглож байна. Нэг юм тал бай. Хосолж одоо дан одоо энэ морин хуураар хосолж хөгжимтэд өөр одоо ятгахтай юм. Яажинтай байдаг юм. Өөр хөгжимтэй одоо хамтарч одоо хөгжим. Тэгээд өөрөө бол гоцлох. Тэр өөр одоо хөгжмнүүд нь тусал тоглох. Тийм маягаар одоо оролцсон болох юм. Нөгөө талаар бол морин хуураар тоглоход бол янз бүрийн одоо морин хуур бол олон янзын хөвөөр одоо хөвөлж одоо тоглолдог. Дээр үед бол манай одоо зүүн аймагт бол Монгол хөг гэж ярьдаг. Энэ бол Монгол хөг одоо твинтер хөглөд. Нарийн тал нь бол гадна талдаа байдаг. Бүдүүн нь бол биеийн талдаа дотор талдаа байдаг.
энэ одоо хөгөөрөл их сайхан одоо тоглодог хүн намайг жоохон 10 хэдтэй байхад ёстой байсан хошооны төмөр хуурч гэж байсан. Тэгээ би бол бага байхдаа чаг гэж тэр гайхалтай төгсөмдөг ийм одоо хуурч. Одоогийн Сүхбаатар. Одоогийн Сүхбаатар. Тэгэхээр одоо тийм одоо сайн одоо хуурддаг тийм улсууд байж одоо магадгүй юм ер нь. Тий одоо тэгээд одоо ер нь тий байж болох юм. Тэгвэл одоо саарл гэж нэг сайхан хуурч бид Сүхбаатар тийм би тий. Тэгээд орнотой аймагтал цагаан дээлт тэргээл намаа байгаахад сайн хуурчд байсан. Тэгэл одоо тэрэл байхаа ястай. За ийм л байна. Тэгэхээр ингээд урт айзам ортын дуу тоглоход бол одоо дээр үеийн одоо мастеруудаас одоо тоглож байсан. Энэ одоо маяг би яхаа тоглож үзүүлээ. Энэ замбатыг. Тана хөгжсөн солгоо дөрөвцөө хөгөөж. Жинхэнэ ёо тий сахар хөг гэдэг нэртэй. Ийм одоо сайхан даралтай чимэгтэй. Чимэгтэй. Янз бүрийн товшоо цохилтнуудтай одоо ингээд одоо тоглох. Урдахыг одоо сайхан урдлаа гэж үзэх байна шүү дээ. За тэгэхээр одоо цэвэрлэм хуучрын тухай юу хэлмээр байна. Болцолд бол хоёр зүйлийн хуучир заасан байгаа. Аралт хуур гэж нэрлэдэг, дөрвөн чихт гэж нэрлэдэг. Өөрөөр дөрвөн чухцсаар хөгөлсөн ийм хуучрыг бид шаардж байгаа. За хуучир хөгжмөр манай ард түмбэл үлгэр, дуйлс, домгуудыг ялангуяа дөрвөн утастай хуучиртай том элбэрийн хуучиртайгаар ингэж тоглодог байсан. Дөрвөн утастай хуучраа бол нарийн хөвгөн дээр аваач чөглөж жагаад ардын дуунуудаа одоо их гоё чимгэлтэйгээр тоглодог. Тэгэхээр энэ гоё чимгэлд бол хуруу татах, гулсах, цохих, чичиргэх одоо ийм хэлбэрүүд байсан. Тэгэхээр энэ хэлбэрүүдээс л би одоо оролцсон нэг дуу тоглож өгье. За зүйтэй. Тэгэхээр хуучирд бас тэр нутгийн сонин байрал байж болдог жишээ нь одоо хил буюу нумаа дээрээс нь авч доош нь ингэж уруудуулж цахигдаг ч юм уу хуучраа уршин тухайлгаж барьж байхад энэ нутгийн сонин байрал байдаг. Тэрмэт өөр ямар ч байрал байж болохыг энийг бид сонирхно. За одоо ингээд бид бас үлээвэр хөгжмийн зэмсгийн олон зүйл болцолд орсон байгаа. Жишээ нь одоо янз бүрийн цуур гэж би түрүү ярьсан бишгүүрүүд орно, бишгүүрийн ялан дотор лемб орно. За энэ лембний талаар жишээ нь одоо манай Ахмад Лембичин цэрнэрж байгаа зөвлөгөө. За манай Монгол улсад бол лемб хөгжим тэгээ түүхийн юуганаас бол хөндлөн бишгүүр гэд нэртэй байсан. Тэгээ энийг дээрд үеэс уламжлан одоо хурж иржээ. Ингээд ер нь лембний сүүлийн үеийн одоо онцлог зүйл нь бол битүү амьсгаа гэж ярьдаг. Энэ амьсгааны эргэл дээр үргэлж тасралтгүй уртын дууг бол одоо лембидэж тоглодог ийм байгаа юм. Тэгэхээр энэ лембинд бол одоо сүүлийн үед бол лембичнэр их олон болж байна. Хөгжиж байна, өсөж байна. Ингэхдээ бол одоо тэр хэлний цохилт
амьсгааны хуваар ялангуяа тэр гүн амьсгаагаар тэгээд тэр битүү амьсгаагаар тоглох л одоо их чухал суурь эзэлнэ. Энэ бол одоо ард түмбэл их таашаадаг. Өөрөө лимбүүл өөрөө энэ урт удаан хугацааны явцад ард түмнийхээ таашаалд ингэж өөрөө хөгжиж ирсэн ийм уламжлалтай байх юм. Тэгэл би одоо ингэж л хэлэх байна дээ. Энэ манай бүтэн амьсгааг сэрэндарж байгаа хэлж байгаа энэ бол манай хамгийн одоо лимит их урлагийн их онцлог зүйл өөр газар ингэж байдаггүй. Тийм учраас энэ үнд бид их онцгой анхаарал тавина гэж хэлж байгаа нь зүйтэй гэж бодож байна. За одоо тэгэхээр ятгахын тухай ятгахчин магнаас өрн зөвлөгөө өгөн тэгэхээр Монгол ятгахын хөв цохилго өөр байдгийг түрүү ярьсан. Одоо тэр талаар тодруулаад. Гэхдээ энэ одоо бол Монгол ятгах биш Солонгос ятгах барьж байгаа тавхан анхаарах. Солонгос ятгахаарч гэсэн бид одоо янз бүрийн аялал ардын аялал хөгжмөдөж ирэхэд сонирхож үзнэ. Ятгах хөгжим бол голцоо ордны хөгжим байсан. Энэ нь бол техникжэд одоо олон төрлийн барилттай болсон. Монгол хөгжим бол хөгн энэ хөгжмнээс бол өөр. Нарийн тал нь гадна, бүдүүн тал нь бол дотроо байдаг. Энэ барилн ч гэсэн өөр байдаг. Барил нь бол нэг утсан дээр дунд хуруугаараа дарж байхад нөгөө чавцыг бол нөгөө хуруу одоо ингэж имэрч татдаг. Хуучин юу бол энэ утас дуурах ингэж дуулж хүчээ өгдөг. Нөгөөд утсан дээр бол дарж дуургаж нөгөө хуруун дээр бол хүчээ өгч ингэж дарддаг ийм хуучны бол техник нь 5 хуруугаараа тоглодог ингэж бөөрөн килсэн ийм техниктэй л да. Одоо бол энэ ятгах маань Солонгосын ятгах одоо өөр хэлбэрээр өөр одоо манераар тоглож байгаа. Ингээд бол ятгах бол энэ дээрээсээ энэ одоо маран талаасаа ингэж дараад маран талаасаа чанга дараад чичиргээ өгөх. Хүн дээр хөнгөнөөр чичиргээ өгөх бол өөр хэрэг. Энэ бол маш өөр дуурна. Наанаасаа эндээсээ дараад чангаар хүчгөө дээшээ яваад эндээ ирээд чичиргээ өгөх бол бас өөр дуурна. Эндээс ингэж чичиргээ татаад ингэж дуурж байхад татаад ингэж бол октаваар энэ бас өөр манер юм да. Ийм манераар бол тоглолтгийг. Одоо бол хүүхдүүд зарим хүүхдүүд улсууд бол энэ мерзетрээр ингэж чичрүүлж байна. Манай хуучны юу бол дараад гэж айзам дууныхаа уртын болон богиныхоо дууны хэмжээнд тохируулж ингэж одоо ойл чимгэлээ бол хийдэг, техникээ бол хийдэг байсан. Хумс бас хэрэглэж байсан шүү дээ ятгад. Ятгад бол тусгай хиймэл одоо төмөр хумс, ясан хумс хийж дардаг байсан. Тэргээр тэгж нарийн бутархай сахилга хийж дардаг байсан Монгол хүмүүс. Тэрнийг ярьж байна. Ийм их анхааруулах сонин зүйлүүд ятгад бий. За одоо бид тавцын хөгт өөрөөр хэлбэл халах хөгж гэдэг, Монгол хөгж гэдэг, арга хөгж гэдэг ийм одоогийн бидний хөгжмийн нэртмээр тавцын хөг, квинтийн хөгөлдөг ийм хуурыг яаж ялангуяа одоо жонон татлагад халахын жонон татлагуудад яаж ашигладаг энийг бол Баян хонгорын нутгийн хуурч балжир үзүүлнэ. Тэгэхээр Баян хонгорт бас хэдэн олон янзын сайхан жонон татлага бий. Галах жонон гэдэг бол бас өөрийн гэсэн одоо өөр мөхс юутай. Би боддог ер нь марны тухай энэ жонон бол ирээсэн хөгжимсөр ханхны алхам нөгөө талаар одоо хүний урд зүй тоглох урд зүйг одоо ихэд одоо хөгжүүлэхэд хэрэг болж байсан учраас энийг ер нь одоо сургалтын одоо хамгийн гол зүйл гэж ингэж хэлсэн байдаг байсан байх. Тэгээ би энэгээр их хэл сурсан.
ийм маягаар одоо олон янзын хөгжмийг бид нарийн уран сайхны хөгжимчний ур чадварыг шаардахаар ингэж хүлээж авах юм аа. Тэгээ бас ингээд үзэхэд их сонирн байна. Нэг өсний одоо энэ ардын язгуур урлагийн их наадамд оролцох гэж байгаа ардын авьяаснууд бодлын бас газтай болсон. Яг тэгвэл ийм манай ардын хөгжмийн нэгт масчрууд ингээд бүгдээрээ зэрэг суугаад ингээд тоглодог ийм байдаг гэж яриад ингээд зөвлөжсэн удаа бол ер нь баг байхгүй бол тийм ээ. Тэгэхээр эндээс оролцоод энийг улам баяжуулаад тэгээд одоо их наадамд амжилттай олцох тийм цэнд очиргоо танд хандаж нэг зүйл лавлын. Ер нь одоо ардын язгуур урлагийн дүгнэх журмын тухай энэ ч одоо хоёр шатны болох нь шүү дээ. Аймаг хотууд одоо урдчилсан үзлэг явах нь тэгээд дараагаар нийслэл хотод маань хоёрдугаар их наадам явах нь. Тэгэхээр энэ хоёр шатны үзлэгч ямар жимаар дүгнэж яаж шалгаруулах вэ? Энэ тухай ардын язгуур урлагийн их наадмын төв комиссийн гишүүний хувьд тодорхойлж ярьж өгнө. Тэгэхээр энэ ардын их хурлын чуулган ухтыг зохиож байгаа энэ ардын язгуур урлагийн энэ юунд манай ард түмэн газар өөр одоо их эрчимтэй бэлтгэж байгаа гэдэгт бол бид бат итгэж байна. Тэгэхээр бид энэ язгуур урлагийн юу бол 3 виштар бол шалгаруулъя гэж байна. Тэгээ нэгдүгээр вишт нь бол яг одоо сум баригад албан үйлдвэрийн газрууд өөр өөрсөн дээр авьяас бэлэг авьяасныг одоо шилж сонгож одоо шалгаруулна. За хоёрдугаарх нь бол 4-р сард бид аймаг хотод хоёрдугаар шатны үзлэгээ явуулна. Бүсчлэхгүй яг бүсчлэхгүй дор өөр өөрсөн дээр. Эндээс бол манайха одоо манай урлагийн одоо масчрууд өөрснөө очиж үзэж газар дээрийн шалгаруулах. За 3-р шатны үзлэг бол ардын их хурлын чуулганы үеэр Улаанбаатар хотод болно. Энэ тэр шалгарсан хүмүүсүүд Улаанбаатар хотод ирж ардынхаа их хурлын одоо чуулганд бэлтгэж үзүүлэх ийм одоо 3-р шатны үзлэг болж тэр хүмүүсүүд бол манай ардын язгуур урлагийн алтан мөнгө хөрөл медалийн төлөө одоо аяасан одоо сэргийгдэх ийм яагаар шалгаруулж юм байна. Тэгэхээр юуны өмнө одоо манай ардын нэг том баяр ардын язгуур урлагийн их наадамд оролцохоор бэлтгэж байгаа тэрнийг сонирхож оролдож байгаа ийм хүмүүст мэрэгжлийн талын зохион